За Итали, Мексикийн релизэгддэг шинэ үеийн pop Selena Gomez арсны сүрийн өвчнөр шаналж сүүлийн жилүүдэд химийн эмчилгээ хийгдэж байсан гэдгээ Billboard-д өгсөн ярилцлагадад урьджээ. За өнөөдөр 23 настай дуучин Selena Gomez 2013 оноос хойш чимээгүй амьдрал шилжиж, Азийн орнуудад болон Австрали хийх байсан тоглолтуудаа цуцлсныг түүний фэнүүд болон папарацууд дуучин Justin Bieber-тэй холбон тайлбарлаж байсан. За 2 жил үргэлжсэн Justin Bieber-ээс харилцаагаа салгасны дараагаар сэтгэлээр унж өнгө зүс алдлаа гэж хэвлэлүүдээр шүүгж байсан юм а. За гэвч тэрээр энэ хугацаанд Аризонагийн баруун өмнөд хэсгийн эмнэлэгт химийн эмчилгээ хийлгэж байсан гэдгээ бол ярилцлагадад урьдсан байна. За мөн Selena Gomez Billboard-д өгсөн ярилцлагадаа хүмүүс миний тухай ярьж намайг муулж гоочилж эсвэл өрөвдсөн харцаар харах үед би хин нэгнээс болж шансан биш химийн тариа хийлгэж байгаа гэдгээ бол дэлгэмээр санагддаг байсан. За гэвч дахин өөртөө ихтэй болж олонний өмнө гарч чадах хүртлээр ганцаараа байж эмчилгээгээ хийлгэхээр шийдсэн. За хүнд үеүүдийг давхад миний найз дуучин Tyler Swift надад хамгийн их тусалсан гэж ярьсан байна. За тэрээр өвчнийхөө талаар тодорхой яриагүйч одоо түүний бие дээрдэж Revival цомгоо гаргасан байна. За өнөөдөр бол түүний цомгийн нээлт болж байгаа юм. За Selena Gomez-ийн бага насны тухай бол 1992 оны 7 дугаар сарын 22-нд төрсөн. Ээж нь 16 настайдаа бол түүнийг төрүүлсэн байна. За дуучныг 5 настай байхад нь эцэг ихэн салж нилээд хүнд амьдралыг туулсан байна. За тэрээр ээжтэйгээ амьдардаг байхдаа хөрш айлуудаасаа тусламж гуйх тохиолдол бишгүй тохиолддог байсан гэж ярилцлагатад урьдсан байна. За сургуульд явах дургүй байсан Selena Gomez гэрийн нөхцөлд суралцаж 2010 онд бол дунд сургуулиа төгссөн байна. За 7 настайдаа буюу 2000 оноос хүүхдийн цуврал кинонд тоглож гараагаа эхэлсэн тэрээр 2012 оноос анхны бие даасан цомгоо гаргаж дууны урлагт хүчээ сурах болсон юм а.